За энэ өдрийн мэндийг хүргэе. Би авдар судлалын үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчлэгээ гэсэн дэд захирал хүрсэх байна. За авдар судлалын үндэсний төв ба эрүүл мэндийн даатгалын ерхий газартаа 9 сарын 6-нд гэрээгээ шинжилсэн гэрээг байгуулсад ажиллаж байна. За эхний 9 сарын байдлаар гүйцэтгэлийн санхүүжилтээр 50 гаруй төгрөг төгрөгийн гүйцэтгэл хийсэн байгаа. Одоо 9 сарын байдлаар нэг 44 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байгаа. Үүний 60-аас 70% нь эм эмнэлгийн хэрэгсэлтэд зарцуулагдаад 22.8% нь цалинд урамшуулалтаа ингэж өгж явж ажиллаж байна. За ингээд гүйцэтгэлийн санхүүжилтийн давуу тал юу юм бэ? За энэ дээр бол хамгийн түрүүнд давуу тал нь үйлчлүүлэгчд, өвчтөн, ард иргэдэд үн төлөвлөгөө тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа давуу тал нь. Хор тавтартай үйлчлүүлэгч, авдар судлалын үндэсний үйлчлүүлэгтээ ямар нэгэн төлбөр мөнгө авахгүйгээр даатгал хариуцдаг болсноор энэ бол бас олд амжилт юм аа. За үүний нэг тод жишээ нь ихэд даатгалаас өмнө бай амжилтгээ гэж явж байсан. Химийн бай амжилтгийг жилдээ нэг 900-аас тэрбум гаруй төгрөгийг үйлчлүүлэгч ард иргэд өөрсдөө карманаас гаргаж бай амжилтгээ худалдаж авч хийлэгдэг байсан. Одоо энийг бол өөр үндэсгүй болсон бөгөөд бай амжилтгийн цааш төгжлүүд дэвшилт бол улам бол нэмэгдэж байгаа. Шинэ технологиуд дэвшиж гарч ирж байна. Шинэ эмчилгээний арга барилууд орж ирж байна. Үүнийгээ дагаад бид нар даатгалынхаа газартаа тухай бүрд нь бас шинжилгэд найруулж тогтоолууд дээр нь бас залруулах ажлуудыг оруулаад явж байгаамаа. За хоёрд нь бол эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагаа бол нэмэгдсэн. Хуучин улсын төсвөр ажиллаж байхад санхүүжилж байхад бас төсөв тасрах, эм тариа тасалдах ийм юмнууд бас нэлээдгүй байсан. Ар гэртэн эм тариа загтаг асуудлууд байсан. Өндөр өртөө тоног төхөөрөмж, багц хэрэгслийг хагалгаанд дуртай авчирдаг байсан. Одоо энэ бол байхгүй болсон бас нэг давуу тал байна. За 3 дугаар төвлөрлийг сааруулсан. Ганцхан авдар судлалын үндэсний төв дээр химээ хийн, хөгжлөгөө аавн, хагалгаануудаа хийн гэх болоод даатгалаар санхүүжлаар гүйцэтгэл санхүүжлаар ирсний давуу тал нь бусдын эмнэлгүүд хавдрын өвчлөлтөөр хим туяа, хим болон мэс заслыг явуулсан. Одоо бид нар 1 2 3 дугаар эмнэлгүүдтэй бас хамтарч хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ нэгдсэн эмнэлгүүдээр нь хавдрын тасгууд нээгдэнэ. Мөн хөдөө орон нутгийн 5 аймагта сая бид нар гэрээ байгууллаа. Сэлэнг, Хөвсгөл, за Хинти, Завхан зэрэг 5 аймагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж хавдрын тусламж үйлчлэгээг хөдөө орон нутагт бас хүргье, төвлөрлөө сааруулъя гэсэн. Энэ нь бол даатгалтай холбоотой. Урд нь хийгдэггүй байсан хадгалаг чанартай гүйцэтгээд ивэл даатгалаас мөнгө авдаг болсонтой холбоотой юм аа гэж бас хэлмээр байна. За авдар судлалын үндэсний төвийн ажилтнууд цалин яасан бэ гэвэл бид нар эмч ажилтныхаа цалинг 43%-аар одоо гүйцэтгэлийн санхүүжилтээр нэмсэн. За урамшуул гэж бас олгосон. Та бүхэн шийдэл мэдээр гарсан хавдрын эмч нар 15 сая төгрөг хүртэл нэг удаагийн урамшуул 15 саяас доош ингээд гүйцэтгэлээр нь хуваарлаад өгсөн байгаа. За тоног төхөөрөмжийг бас эрүүл мэндийн яамнаас бид нар яахгүй гүйцэтгэлээрээ санхүүжилтынхаа мөнгөөр 1.8 тэрбум төгрөгөөр одоо хөхний маама, эхо, дурангийн за зарим нэг засвар үйлчлэгээнүүдийг 1.58 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ер нь цаашдаа бид нар гүйцэтгэлийн санхүүжилтийг нийтгэж хавтгааруулж одоо юу гэдгийг хуваар нэмэхээр биш. Эсвэл урамшуул гэж өгөхөөр биш. Чадамжаар нь цалингийн нэмэгдүүлье гэдэг ийм бодлого бариад жил гаруй бид нар ажиллаж байгаа. Хүний цалин харьцангуй адилгүй олоход бас бэрхшээлтэй. Тийм учраас бид нар 1 жил гаруй хугацаанд ажиллаж байна. Гаднаас эксперт зөвлөхүүд аваад бас ажиллаж. Эмчнэр 5 зэрэг ч юм уу 4 зэрэг туваагаад гүйцэтгэлээр нь чадамжаар нь хэн юу чаддгаар нь санджуулах ийм зорилттой ажиллаж байна. За баярлалаа.